оюутан байхдаа Ромео Жилет жүжигийн Меркуциягийн дүрд байрлагдаад тэгээд оюутны хувьд бол үнэхээр баярлахаар үнэхээр одоо ястаа нисэж байгаа юм шиг сэтгэл төрөхөөр тийм үйл явдал миний амьдралын түүхэнд болсон. Тэр нь бол мэдээж Меркуциягийн дүр. Тэр дүрдээ жирийн энгийн дүр биш. Их хурц ирэмгий тэгээд цайлган сэтгэлтэй тийм үнэхээр жүжигчэнд бол хийх юмтай тийм дүр. Тэгээд би драмын театрт шууд одоо тухайн үеийн одоо журмын дагуу төгсөгчдөөс нэг 2 оюутан сонгогдсны дагуу би театрт ажиллаж ирсэн. Тухайн үеийн театрын дарга маань Зориг дарга гэж байсан. Зориг дарга маань их сайн хүн байсан. Театр маань хэдийгээр хаалгаа хааж үзэгчдгүү болж ирж исэн боловч яг тэр үеүүдэд үнэхээр хөл дээрээ босч ирсэн. Тэрний үгээр манай найдан дэрс найруулагчийн тавьсан Ромео Жилет жүжиг, дараад нь тамгаггүй төр жүжигийн бас одоо эхний хувилбар. За тэгээд цаашаа манай мөнх төрж гэж агуу найруулагч байна. Тэр хүний цусан дахилга гэдэл одоо мундаг жүжигүүд тавигдсан. Дорцсон бууга өрлөж анжны хүчил гэдэг юм уу талигч одоо Баатар найруулагч гэж бас байгаа. Тэр хүний одоо харанхууд юу ч харагдахгүй гэдэг юм ингээд аюу олон сайн жүжигүүд тавьж ирсэн. Тэр дотроос цоройж гарч ирсэн Ромео Жилетэд тоглож ирсэн. За тэгээ би бол ерөнхийдөө бол амьдралд хүн болгонд л эрхэлж явсан хүн юм байна гэж би эргэж хардаг. Тэр олон сайхан мундаг найруулагч нарт бол би үнэхээр эрхэлж тэд нар маань намайг хайрлж их олон дөрүүдийг өгч ирсэн. Жамбал жамс найруулагч жишээлхэд All Countries Good гэж манай сайхан их орон гэж театрын тухай их жүжигэнд Ральф Кларк гэж гол дүр өгч ялаа. Ингээд олон сайхан найруулагч нарын хайр, инрэл бас сайхан хамт олонны хүчээр би олон сайхан дүрүүдэд тоглож исэн. Гэхдээ тухайн үед маань эдийн засаг хямарчихсан, театрын өөрийн цалин үнэхээр бага байсан л та. Нэг сарын цалин 39 мянган төгрөг байлуу. 39 мянган төгрөгийн цалинтай бол би нөгөө их нэртэй болсон байсан учраас бас гэртээ нэг баг өөртөө буцаж очдөг байсан л та. Театрын маань цалин тавьж хагаад хоёр талаас очир явдаг байсан. Нэг талаасаа цалингаа авах гэсэн, нөгөө талаас өөрөө авах гэсэн хүмүүсийн очир хоёр талаас тулдаг байлаа. Гэхдээ тэр үе бол мөнгнөөс илүү сэтгэл гэдэг зүйл нь илүү их ноёлж театр дуртай хүмүүс үнэхээр мөнгийг тоолгүйгээр ажилладаг байсан тэр үе. Тэгээд яа харахгүйгээр X2 production-ыг манай найдаа багш маань толгоолж гарч ирсэн учраас хошин урлаг руу өөрийн мэдлэг хөл тавьсан. Гэхдээ би энэ болгонд огт харамсдаггүй. Хошин урлаг өөрөө зөв явах юм бол би дахиад хэлье, зөв явах юм бол жүжигчнийг маш гоё задлж чаддаг сэтгэхүүгийн ур чадварын бас үзэгчтэй харилцах тэр мэдрэмж телепатийн их сайн хөгжүүлж өгдөг тийм урлаг. Яг гэх юм бол багийн юмд хүмүүс тийм амархан инээгээд байдгүй. Тэдэнд бол үнэхээр л үнэн, үнэхээр л бодиттой зүйл инээдийг хүргэж чаддаг. Тийм болохоор миний одоо жүжигчин болох туршлагын суур одоо бас үзэгчдийн өмнө гарч ирэх тодорхой хэмжээнд танигдах тэр шат бол мэдээж хошин урлаг байлаа. Сайн байж. Цай зугаа чадсан уу? Жижиг цайны усанд яваа бидтэй. Ёо нэр би хий явдаа. Би тас аваа яасан? Ингээд ийж. Өгдөө би нөгөө цайны усанд явсан штэ. Тэгсэн. Цэцгийг нөгөө бага охин байна штэ. Тий. Тэр харин мориноос унаад өөдөө жоохон байж л да би зүгээр гацхгүй ярьж ах чинь ингээд ах юм. Өөдөө мориноос унаад жоохон хэрэгтэй үедээ ингэдэггүй шүү дээ. Тэгээд энэ хошин урлагт ороод би нэлээд хүмүүс танигдаж эхэлж бас хийсэн дөрүүдээсээ багтаж боддог. Тэгээд одоо тэр гацаа хүүхдийн дүрийг хүмүүс эргүүлж ярих дуртай. Тэгхийн ганц тий. Яагаад гэх юм бол би хамтгүй чинь дор хаяж жилд нэг 4 шинэ уран бүтээл хийдэг байсан бол их дөрүүдгээл мартагтаал өнгөрдөг байсан. Тэгэхээр тэр дүр маань ингээ одоо ч хүмүүс ингээд ярьдаг тийм дүр үлдэж очирсан би их баяртай. Драмын театр гэдэг бол тустай хэвээр тустай. Гэхдээ миний одоо зориг, ирмэлцлэл, цаашид амьдрах хүч энэ болгоны манай Hero Entertainment надад өглөө гэж бодож чинь. Тэр дотроо Баатар найруулагч надад өрөөж мэдлгүйгээр маш сайхан урам, сэтгэлийн дэм, цаашид хийх бүтээх тэр одоо хүсэл тэмүүлэл, ориглыг надад бас энэ жүжигчтэй цуг бэлгэлсэн гэж би бодож байгаа. Мэдээж би тодорхой хэмжээгээр 5-6 жил завсарласан хүн алхаж байсан бол хэсэг зур зогсхон заримдаа зүв байдаг.
би буруу замаар явж гэнэ үү, зөв замаар явж гэнэ үү гэдгээ өөрөө өөрийгөө ойлгох цаг хугацаа байлаа. Гэтэ тэр хугацаанд бол би зүгээр байсангүй. Маш олон зохиолууд бичсэн, их нэртэйгээ хамт бас бизнес хийлээ. Тэгээд амьдралын энэ дотор эхнэр гэдэг хүнтэйгээ одоо хүүхдүүдтэйгээ ингээл олуулаад болоод байна шүү дээ бид нар чинь. Тэгээд тэднийхээ төлөө аав ээж гэдэг үүрэг хариуцлага үүрж бас хэсэг хугацаанд байлаа. Мэдээж драмын театрын тайзан дээр эргэж тоглох гэдэг бол нэг цаанаасаа нэг өөр байдаг. Тэрний үхлээр бүр нэг тассан газрын даав зөөлөн гэдэг шиг нэг зөөлөн оргиод тий бүх зүйл нь ингээд эргэж дурсамжуудыг сэргээгээд ингээд нэг тийм ээлтэй сайхан тайзан дээр эргэж тоглож байгаа нь миний хувьд бол сайхан байна. Хуучин хүмүүс театрд юм уу, кинонд урлагт ер нь орсон хүн гарч чаддгүй юм да гэж хэлдэг багт би залуу насныхаа аагарч байдаг юм уу, ер нь бол задаа тий ирч юу вдэ гэж боддог байсан үе би. Гэхдээ үнэхээр одоо тэр тайзаас хандгийн шүү, зүүдэлтгийн шүү гэдэг бол үнэхээр үний юм байна лээ. Тэгэхээр энэ театрт буцаж ирж тайзан дээр тоглож байхдаа бол би өшөө илүү өөрийгөө өчөөхөн жижигхэн гэдгийг л мэдэрч байна. Яагаад гэх юм бол амьдрал үнэхээр агуу том баян юм. Тэгээ цаг хугацаа гэдэг бол бүх юм зүйлийг мартуулдаг, бүх зүйлийг дахин сэргээдэг их тийм хүчтэй агуу том хүчрэх зүйл байна. Тэгээд энэ хугацаанд ингээд магадгүй театрынхаа энэ түүхэнд үлдэж хоцрох дүр хийж чадсан уугүй юу гэдгийг дахиад цаг хугацаа харуулна. Тийм болохоор одоо энэ түүхэнд бичигдэх гэж хэлж болохоор энэ Тамггүй дүр жүжигчийн энэ хоёр дахь одоо шин тавилтанд ингээд оролцож Монголын түүхийг, театрын түүхийг бас шинээр нэг хуудас нээж байгаа энэ уран бүтээлд орж байгаад их баяртай байгаа. Мэдээж одоо энэ болгоны урмаас цаашаа манай Doz Entertainment өөрсдийн уран бүтээлүүдийг хийн. Гэхдээ бид одоо жишээ нь Тамггүй дүр жүжигчийн Баатар найруулагч одоо том улаан шугам татчихлаа шүү дээ. Эннээс доогуур байх юм бол одоо бас гологдох тий. Эннээс улам илүү дээгүүр юм хийх ёстой шүү гэдгийг бүх уран бүтээлчдэд, бүх жүжигчдэд, бүжигчдэд тий бүх хүмүүст ер нь урлагийнханд харуулж чадлаа гэж би бодож байгаа. Тийм болохоор эннээс дээш гарахын төлөө дараагийн ажлуудаа одоо чармаа ажиллана да. Тэгээд яалтч байхгүй л машины ардтал суугаад одоо ажил дээр хамтдаа хоноод ингээл байж исэн хүү маань өөрийн мэдлгүй л урлагийн зам руу орд юм байна. Тэгэл аав ээжигээ дагаад л явдаг. Гэхдээ эрхээ биш нөгөө бит хоёулаа өөртөө жүжигчд учраас тэр ген байна. Манай охин гэж бас их даруухан юм гимгүү царайтай ирнэ. Яг цагаад болох юм бол ахыхаа одоо хийж байгаа жижиг богино хэмжээний кинонууд тоглоход бол бас урам сэргээхээр байна. Тэгэхээр мундаг их гоё тоглож гин гэж би аавын зүгээс одоо ингээ харж байгаа. Зүгээр мэргэжлийн зүгээс харсан ч гэсэн хэцүү замаар явж байна гэж харж байгаа. Манай хүү бол найруулагчийн чиглэлээр сурдаг. Тэгээ одоо Монголд ирчээд өөрийнхөө юмнууд хийж байна. Тэгээд эхнэр маань бол бас бит хоёрын нэг зарчим бол ер нь бол ингээд бүх зүйлд нэг сэтгэл ханаад л одоо болчлоо гэж эсвэл бие тоогоод эсвэл одоо нэг тийм хүний хийж чадахгүй хийцэн юм шиг зан гаргадаг хүмүүс биш. Тийм болохоор ч тэр юм уу ер нь өшөө цаашаа суралцах хэрэгтэй гэдэг үүднээс эхнэр маань Америк нэгдсэн улсад сурж байна. Продюсерийн чиглэлээр, жүжигчний чиглэлээр ингээд суралцж байна. Тэгээ миний хувьд ч гэсэн бас дахиад суралцах сонирхолтой байгаа. Тэгээд ер нь хөгжлүүлээд сурж боловсруулж тэгээ бүтээндээ. Манай гэр бүлийнхэн дотор бол одоо урлагийн юм уу жүжигчин хүмүүс бол байхгүй. Манай ээж ааваас ингээд харахад ээжийн минь тал их тийм уран хүмүүс байсан гэлээ. Одоо тэгэхээр миний ах бол зураач хүн. Тэгээд мэдээж одоо бас их тийм манай гэр бүлийн хувьд бол ээж аав маань ч тэр одоо хүүн тайзан дээр тоглож байгааг ингээд хараад олон хүмүүсийн одоо алга дашилт байдаг юм уу баярын үг, заримдаа шүмжлэлтэй үгийг сонсоод ингээд байж хат бол би айлын отхон хүүхдийн хувьд ч тэр юм уу ээж аав маань их баяртай ханддаг. За манай хадам аав маань ч гэсэн одоо миний хүүгийн юм гээд аюул олон зүйл ингээд бурхан болохоос өмнө ингээд тэмдэглэж үлдээгээд бичсэн байсан шүүмжлэлтэй тэгээ зөв талтай ингээ бүгдийг бичиж үлдээсэн надад сайхан санагдаж байсан. За аав маань ч гэсэн намайг одоо соёл урлагийг сурж явахд хүртэл хүүгийнхаа төлөө тий эцэг хүний үүднээс бол их санаа зовж талархаж баярлаж тэгэл одоо нөгөө олны нүдэн дээр гараад ирэхэр чинь буруутах юм бол цуг хавталцаж зүвдэх юм бол цуг баярлж аргадаг л тэр амьдралын хэлхээс чинь аав ээжийн л баяр баясгалан шүү дээ. Тийм болохоор ээж аав хоёр маань үнэхээр баяртай байсан. Одоо ээж маань ч гэсэн одоо өндөр настай хүн байдаг. Тэгээд хүүгэн тайзан дээр гарч яана ингээд тоглолт хийж чинь тамгагүй төр дахиад тоглож яана гэхэд бол цаанаас их баяртай байгаа. Ер нь бол бидний энэ сонгосон зам бол мэдээж алдаа оноо дотор л ил хүмүүсийн нүдэн дээр ил туучж явдаг.
миний зүгээс одоо жишээ нь шүүмжлэл хүртэх, загнуулах эсвэл одоо болохгүй байх гэж хэлүүлэх тийм зүйл бол мэдээж найруулагчдын амнаас зөндөө сонсч байлаа. Яагаад гэх юм бол найруулагч нар чинь бас их хуцаарантай хүмүүс ч их байсан. Тэр болгон дандаа ардталдаа хайр инэрл гэдэг зүйлийг дагуулж яадаг. Би ч гэсэн одоо ингээд нөгөө лавсрангуй хэлсэн гарцаар гарахад хүртэл хүмүүс зам тавиад өгчдөг. Эн чинь хайр байхгүй юу гэж хэлж байсан. Тэрийг бол бас яг энэ мэргэжлийг эзэмшсэний одоо буян юм да гэж дотроо хайрлж хүндэтгэж явдаг. Тэр тусмал даруй байж хүнд зүв сэтгэлээр хандах гэсэн гэж боддог. Яагаад гэх юм бол одоо бид нар урлагийнхан болооч тэр юм уу. Жишээ нь би ингээд байхад хүмүүс тэг жирийн ингээд алдмаа хаагчаад тэг хүмүүс дандаа тусалж байдаг. Тэгээд дандаа юмыг болгочих юмсан гэж үнэн сэтгэлээсээ боддог. Зарим хүмүүс ингээд хамаатан юм шиг санагдлаа гэж мэдлж яадаг те. Тэр болгоно их тийм сайхан байдаг. Тийм болохоор тэр зэмлэл хүртэж явлаа. Тэгээд ихтэй тэрнээсээ илүү энэ өөрийнхөө ажил мэргэжлийн буйнаар одоо зөндөө хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж аваад байх баяртай.